Сайн байцгаана үзэгчдээ студ 4 ярилцлагын нэвтрүүлгийн машин дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаад нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирсэн зочио танилцуулъя. За гэмтэл согс судлалын үндэсний төвийн захирал Мөнх сайхан бидний урилгаар хүрэлцэн ирсэн байна. Таны өнөөдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Нийт телевиз үзэгчдээ бас энэ өдрийн мэндийг хүргье. За 58 жилийн түүхтэй гэмтэл согс судлалын үндэсний төвийн 2017 оны авч хэрэгжүүлсэн ажил болоод ололт амжилтын талаар үзэгчдэд мэдээлэл өгөөд нэвтрүүлгээ эхлүүлэх зүйтэй юм болоо гэж бодож байна. За тэгэхээр манай эмнэлэг 58 жилийн түүхтэй эмнэлэг. За 2017 онд олсон ололт амжилт бол бас чамгүй байгаа. За үүний нэг нь бол бид бүхний бас 58 жилийн түүхийг үнэлж бас манай эмнэлгийг хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одонгоор шагнасан байгаа. Энэ маань бас бидний хувьд бас нэлээд том амжилт гэж үзэж байгаа. Манай эмнэлгийн хувьд бол 17 онд бүхэл талын үйлчлэгээ анхаарал тавьж ирсэн. Тэгэхээр бид нэр бас энэ 17 оныхоо онцлогоо 17 бас үйл явдлыг бас үзэгчтэй бас танилцуулсан байгаа. 17 онд бидний хамгийн том амжилт бол одоо бид бүхэн төлөнхийн улмаас нас орж байгаа хүүхдийн нас баралтыг 70% хүртэл бууруулж чадсан. Энэ бол бидний хувьд маш том амжилт. За дараагийн нэг гол амжилт маань гэх юм бол бид нэр бас анх удаага эмнэлгийн талбай дээр бас нэстэг тэрэг буудаг бол энэ одоо бас улсын хэмжээнд бас яаралтай тусламж маань бас нэг шагтаар бас агч байна гэсэн үг. За мөн бид хүмүүс хүлээн авах төсгээр үйлчлүүлж байгаа нийт үйлчлүүлэгчээ бас хүүхэд өндөр настан гин тусад нь авдаг болсон. Ингэснээр бас бидний тусламж үйлчлэгээ маань илүү их ард иргэдэд илүү их хүртээмжтэй болж ирсэн байгаа. За мөн дээрээс нь дурдах юм бол бид мэдслэлийн өрөөгөө бид нар бас нэмэгдүүлсэн байгаа. Өмнө нь бид 10 мэдслэлийн өрөөтэй бас өвчтнүүд маань бас хэд хоногийн хүлээгдэлтэй байдаг байсан бол бид нар 2-оос 3 хаа мэдслэлийн өрөөг шинээр нэмэгдүүлснээр одоо энэ бас үйлчлүүлэгчийн мэдслэлд орох хүлээгдэл маань бас 30% орчим ингээд буусан байж байгаа. За мөн бид бүхэн эрүүл мэндийн цахим системийг одоо яг үйлчлэгээнд нэвтрүүлснээр одоо бас энэ үйлчлүүлэгчд илүү их үйлчлүүлэгт хялбар болсон. Одоо өмнө хүлээн авахар нэг хүн эрдэнэхэн ирж үзүүлээд эрдэнэхэн зураг авахуулаад зураг гарахыг хүлээгээд ингээд байж идэг байсан бол одоо энэ байдал маань арилсан ирээд үүдэнд регистрийн дугаараа хийлээд бүртгүүлчихнэ. Тэрнийхэн дагуу юм чин авах зургийг чеклээд явчихаар эрдэнэхэн зураг нь авагдаад буцаад ингээд эмчийн компьютер дээрээс хараад ингээд үйлчлэх ийм боломжинд бүрдсэн. Мөн хөдөө орон нутгийн иргэд маань бас захимаар эмчид үзүүлэх цагаа авах ийм нөхцөл бололцооноос бүрдсэн байж байгаа. За дээрэс нь манай эмнэлгийн 100 гаруй мэдслэлийн эмчнөр нь бүгдөө амбулаторийн үзлэгийн тогтсон хуваарьтай болсон байгаа. Энэ хуваарийн дагуу сонгосон эмчтэй яг үзлэхтэй өдөр нь ирээд үзүүлэх ийм хот хөдөг иргэд маань ингээд үзүүлэх боломжийг нь бас бүрдүүлж өгсөн. Гэх мэтчлэн бас их олон зүйлийг бас энэ эмчилгээ үйлчлэгээнд нэвтрүүлсэн байна. Тэгэхээр 2017 онд бол өвчтөн эмнэлгийн байгууллагын одоо харилцааг ойртуулж өгсөн гэж ойлгох болох нь шүү дээ. Чирэгдэлгүй өвчтнүүд маань эмнэлэгт хандаад эмнэлгийнхаа үйлчлэгийг авах бүрэн боломжтой болсон гэж ойлгож байна. Тэгэхээр манай эмнэлгийн одоо хамгийн гол нэгдүгээр тавьсан бодлого маань юу гэхээр үйлчлүүлэгч яаж төвөг чирэгдэл багтаагаар түргэн шуурхай чанарын өндөр түвшинд үйлчлэгийг үзүүлэх вэ гэдэг дээр л гол анхаарлаа хандуулж ажилласан гэж ойлгож болно. Энэ хүрээндээ бас одоо нийт үйлчлүүлэгчдийнхаа 5 тухтай ээлтэй аюулгүй орчныг нь бас их анхаарч бүрдүүлж өгсөн байгаа. Энэ аюулгүй энэ үйлчлүүлж байгаа өвчтнүүд орчин гэдэг бол их чухал гэдэг нь бол бас харагдаж байгаа. 2017 онд гэмтэл согс судлалын үндэсний төвд хандаж үйлчлүүлсэн иргэдийн тоог гаргавал ер нь хэдэн хүн үйлчлүүлсэн бол чиглэлээр навд үзвэл ер нь ямар өвчнөө осол гэмтлийн улмаас гэмтлийн эмнэлгийг манай иргэд зориод байгаа. Тэгэхээр манай гэмтэл согс судлалын үндэсний төвөр өдөртөө хүлээн авах яаралтай тусламжаар 300-аас 400 хүн
Амбулаторийн тасгаар өдөртөө бас нэг 400-аад хүн ингээ үзүүлдэг. Ачаалттай үедээ бол ер нь ингээд хоёулаа нийлээд 1000 орчим. Тэг ингээд 700-аас 1000 орчим хүн өдөртөө үйлчлүүлж байгаа. Энээс ерөнхийдөө хүлээ авах тасгаар үйлчлүүлж байгаа улсуудын 10 орчим хүн эмнэлэгт хэвтдэг. Хэвтнэ гэдэг нь юу гэсэн үг вэ? Эмнэлэгт хэвтэж одоо мэс цэцлийн болон бусад төрлийн үйлчлэг авах шаардлагатай тийм гэмтлүүд байдаг гэсэн. Тэгэхээр энэ гэмтлүүд яг зонхлон тохиолдох гэмтлүүд нь бол одоо шилб ясны хугарал, шагаа ясны хугарал, мултрал хамгийн элбэг тохиолддог нь энэ. Хамгийн гол гэмтлийн гол тэргүүлэх шалтгаанууд нь бол нэгдүгürt бол бүх төрлийн уналтууд байгаа. Энээс ихэнх нь явгнаас уналт байгаа. Дараагийн гол шалтгаан бол автосол. Ингээ 3 дугаар түлэгдэл гэх юмчлэн ингээд ийм шалтгаануудын улмаас гэмтсэн улсууд манай төвөр үйлчлүүлж байгаа. Гэмтэл асуудлын үндэсний төв бол улстай ганц эмнэлэг шүү дээ. Тэгэхээр онцлог хагалгаануудыг бол хийдгээ. Тэгэхээр ямар онцлог хагалгаануудыг гардан хийж байгаа вэ? Тэгэхээр манай дээр ер нь маш олон төрлийн мэсцэлүүд хийгддэг. Одоо гавал дэрхний мэсцэл, хүзүү нурууны мэсцэл, цээ чивлийн мэсцэл, мөчтийн мэсцэл, үений мэсцэл гэх мэтчлэн маш олон төрлийн мэсцлүүд хийгддэг. Үүнээс одоо сүүлийн жилүүдэд хийгдэж байгаа томоохон олон амжилттай мэсцлүүд гэх юм бол одоо өвдөг түнхний хиймэл үе суулгах мэсцэл байна. Тэгэхээр энэ өвдөг түнхний хиймэл үе суулгах мэсцлийг өмнө манай улсын иргэд маань байнга гадагшаа явж хийлэгдэг байсан. Тэгэхээр энийг сүүлийн жилүүдэд бас манай улс нэлээд мэргэжлийн өндөр түвшинд хийж байгаа. Дээрээс нь даатгалын систем маань энийг бас үйлчлүүлэгчд ойрхон болгож хөнгөлж өгж байгаа. 70-80% нь эрүүл мэндийн даатгалаас өндөр өртөгтэй мэсцлийн тусламж үйлчилгээнд гэж гаргаж өгж байгаа. Тэгэхээр одоо зөвхөн нэг хиймэл үе хийлгэх гэж байгаа хүн 7-8 сая төгрөгийн өртөгтэй байдаг бол одоо хов хүн үйлчлүүлэгч иргэд маань 1,500,000 орчим төлөөд энэ үйлчлэгийг авж байгаа. Энэ нь бол маш том давуу тал байгаа. Дээрээс нь одоо манайх бас үений дурангийн мэсцлүүдийг бас нэлээд мэргэжлийн өндөр түвшинд хийж эхэлж байгаа. Өмнө нь одоо бас энэ төрлийн гэмтэлтэй улсууд маань бүгдөө л гадагшаа явж хийлэгдэг байсан. Тэгэхээр энэ мөнгөний урсгалыг бас тодорхой хэмжээгээр зогсоож эх орондоо бас хийдэг болоод бас нэлээдгүй хэдэн жил болж байна. Тэгэхээр гадны хөгжилтэй орнуудад хийгддэг байсан мэс засал одоо хагалгааг Монголдо хийж ийн гэхээр тэр хэрээрээ манай гэмтэл асуудлын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүдийн ур чадвар сайжирсан. За дэлхийд хэрэглэж байгаа тоног төхөөрөмжийг бас оруулж ирсэн юм болов гэсэн дүгнэлтийг сая хэллээ. Тийм тэгэхээр манай ер нь үндэсний төвийн эмч ажилчдын бол ур чадвар бол сүүлийн жилүүд нэлээд нэмэгдэж байгаа. Сая гэхэд одоо энэ 2018 он гарснаас хойш хүзүү нуруу нугасны гэмтлийн мэсцлийн баг Солонгос улсад бас багаараа очиж мэргэжлээ ишлүүлээд ирсэн. Мөн цээ чивлийн хавсарсан хүнд гэмтлийн үд үзэх тусламжийн баг маань бас Солонгос улсад очоод мэргэжлээ ишлүүлээд ирсэн. Энэ бүгдийг маань бас эрүүл мэндийн яамнаас бас зохион байгуулж бас их анхаарал тавьж байгаа. Бид бүхэн одоо ингэж суралцаад ирэхэд нь тэр улсуудыг энэ мэсцлээ хийх энэ шинэ төрлийн мэсцлээ нэвтрүүлэхэд нь шаардлагатай багаж тоног төхөөрөмжийг бидний хувьд бас бэлдэж өгөх нь чухал. Тэгэхээр бид бүхэн одоо мэргэжлээ хүмүүсэнд дэвшлүүлээд ирсэн бид бүхэн багаж тоног төхөөрөмжөнд бэлдсэн байж байгаа. Тэгэхээр бид нэр одоо бас энэ 4-р сарда багтаагаад бас гэмтлийн үед цээ чивлийн дурангийн мэсцлийг одоо бас улсдаа ингээд нэвтрүүлээд хийж эхлэхээр төлөвлөөд байна. Мөн нурууны дурангийн мэсцлийг бас эмнэлэг дээрээ бас анх удаа энэ 4 сард бас хийхээр одоо ер нь бэлэн байдал хангагдчихад ингэж ажиллаж байна. Гэмтэл асуудлын үндэсний төвд өнөөдрийн байдлаар хичнээн ажилтан албаагч эмчнэр ажиллаж байгаа вэ? Эмч ажилчдынхаа бас нийгэм тал руу хандсан, эмч ажилчдаа хандсан ямар арга хэмжээ ажлуудыг авч хэрэгжүүлсэн бэ?
Тэгэхээр манай төвд одоо 670 гаруй нийт эмч ажиллаж байна. Энэний одоо 170 орчим эмчнэр, 200 гаруй совилогч нар, өвлжсөн бусад мэрэгжлийн ажилчид байна. Тэгэхээр бид нэр бас энэ эмч ажилчдынхаа нийгмийн асуудалд их анхаарал хандуулахыг хичээж байгаа. За энэ үнэхээр өрөөнд бас хэд хэдэн ажлыг гэдэг хүн 17 онд бас хийсэн байгаа. Нийт энэ ажилчид хүнд хортой нөхцөлийн нэмэгдэл гэж болно 10% авах ёстой. Одоо жишээ нь ингээд зөвхөн орчинд ажилладаг, эрдэнэтхийн туяанд байнга шаргаж яадаг ийм улсууд авах ёстой. Энийгээ бас авч чаддгүй байсныг энэ 10% нэмэгдлийг энэ оноос нь эхэлж өгж эхэлсэн байгаа. За мөн одоо манай эмнэлэгч нь ер нь л мэсцлийн эмнэлэг шүү гэж ойлгож болно. Өдөртөө 40-с 50 хүн мэсцэл орж яадаг. Нийт хөвчийн эмчлүүлэгчдийн 90 орчим хувь нь мэсцэл хийлгэж яадаг. Тэгээ энэ хагалгаанд орж яадаг, мэсцэл хийж яадаг эмч совилогч нар байнгын зөксөн ажилдаа байдаг. Өдөр цайны цагаар гарч хоол унд идэж чаддгүй. Тэгэхээр энэ байдлыг бас хөнгөвчлөх үүднээс бид хүн бас мэсцлийнхаа хэсэгт бас тодорхой өдрийнхөө хоолыг иддэг, өдрийн цай хөтөлбөр хэрэгжүүлээд хоолыг бид бүхэн өдрийн эрүүл хоолоор нь хангаж өгөөд дээрээс нь тэр амрах одоо тэр байнгын цогцоо орчинд яаж байгаа юмс массаж хийх тэр санал юмыг тавьж өгөөд ингээд бас эмч нарынхаа юу нийгмийн асуудалд нэлээд анхаарал хандуулж ажиллаж байгаа. Эмч нар, совилогч нар маань хэр одоо гадаад руу томилолт сургалтанд явагдаж мэрэгжил мэдлэгээ дээшлүүлдэг бай. Тэгэхээр манай эмнэлгийн хувьд бол ер нь тасралтгүй эмч эмнэлгийн ажилчид маань гадагшаа явж, ер нь эмчнэр маань голчлон явж, сургалтанд явж байгаа. Тэгэхээр манайх 18 онд бас энэ гадаад харилцаанд бас нэлээх анхаарал хандуулж байгаа. Тэр дотроо бас эмчнэр явна. Эмчнэр гэхээс илүү бас совилогч нараа дунд мэрэгчлэнээ илүү сайн сургая. Мөн удирдлагын төвшнээ засгийн хэрэглэгч албадын дарга нараа бас илүү их тэр эмнэлгийн менежментийн тал руу сургалт хэвээр байна гэдэг үүднээс бас ажиллаж байгаа. Энэ үүднээсээ бид бүхэн бас одоо бас Америкийн нэгдсэн улсын бас эхний 10-таа ордог энэ томоохон эмнэлгүүдтэй бас хамтран ажиллах энэ бас гэрээнийхээ шатанд яваа. За тэгээд энэ Америк руу бол их хвчлэн тэр удирдлагын төвчний ажилтнуудаа сургах. Тэндээс туршлага судлах. Одоо яаж эмнэлгийн менежмент яаж явдаг, яаж бага зардлаар өндөр чанартай тусламжийг хүргэх үү гэдэг тал руу илүүдлэхүү анхаарж байгаа. Тэгээ сая энэ Япон улсын Токушикай гэдэг бас групптэй бас бид бүхэн бас хамтаа ажиллагааны гэрээгээ одоо үзэглэх шатандаа явж байгаа. За мөн Тайваны бас эмнэлэгтэй бид бүхэн хамтран ажиллах гэрээ их шатандаа явж байгаа. Энэ Азийн Тайван, Япон гэх мэтчлэн Азтай тэргүүлэгч улсуудтай бол эмнэлгийн мэрэгжил, дунд мэрэгчлэнүүдэд сургалтанд хамруулах тал дээр нь илүү их анхаарч байгаа. Гэмтэл асуудлын үндэсний төв UBS Leeds эрүүл мэндийн яам эрүүл мэндийг дэмжихсантай хамтраад эрүүл мэнд эрхэм баян сургалт нэвтрүүлгийг болол за бараг 4 дахь сардаа ороод бэлтгээд хүргэж байгаа. Тэгэхээр гэмтэл асуудлын үндэсний төв нэвтрүүлэг гарснаас хойш одоо үр дүнг юу гэж харж байгаа вэ? Одоо гэмтэл асуудлын үндэсний төвийг зорж очиж байгаа өвчтөн гүйд үйлчлүүлэгчдийн тоо буурсан болов. Мэдээлэл маань хэр төгж байгаа вэ? Би мэдээлэл бол нэлээд сайн төгж байгаа гэж найдаж байгаа. Гэхдээ энэний үр дүнг бид нар ийм богино хугацаанд бол бас харах боломжгүй, ялангуяа тоогоор илэрхийлэх боломжгүй. Бид нар ямарс энийг эхлээд авна, энийг цаашаа идэвхтэй явуулна л гэдэг чинь хамгийн чухал нь гэж бодож байна. Хэвлэл мэдээллийн байгууллага урьдчилан сэргийлэх мэдээлэл ер нь өгснөөр өвчтний тоо буурах юм хандлага байдаг болов. Буурах хандлага байна. Одоо чинь манай үндэсний төвийн хувьд бас 2017 он нийгмийн эрүүл мэндийн алба гэж байгуулсан байж байгаа. Тэгээд энэ алба маань яа гэхээр осол гэмтлийн шалтгаануудыг энэ бас тогтоогоод бас энэ осол гэмтэл чихэн нь үлрэлийн шалтгаантай сар сардаа өөр төрлийн гэмтлүүд авмгаалах ийм хандлагатай байдаг. Тэгэхээр энэ дээр нь бид нар яг одоо 3 сар бол одоо ингээд 4-5 сар гээд
5 сар гээд хүүхдийн сургууль цэцэрлэг амраад ингээд ирэхээр нөгөө төлөгдөлт маань нэмэгдэн. Тэгэхээр төлөгдөлтөд сэргийлэх ийм үрдсэн сэргийлэх юмнуудаа одоо энэ хэвлэл мэдээллийн хэрэгслэр цацаад ирэхээр бас тоо маань бас харьцангуй бас бууж ирдэг. Энэ бас үр дүнгээ бас өгдөг. Өнгөрсөн 7 хоногт Баянгол дүүрэгт гал унтраах одоо тактикийн дадлагыг бол гэмтэл согсуудлын үндэсний төв дээр хийсэн байгаа. Тэгэхээр энэ тактикийн дадлага бол сургуулилт бол хамгийн анх гэмтэл согсуудлын үндэсний төвд хийснээр онцлог гэж харж байна. Тэгэхээр энэ одоо сургуулилт штабын дадлага ач холбогдол ямар болж өнгөрсөн ач холбогдлын талаар нэр бол. Тэгэхээр манай эмнэлэг Баянгол дүүргийн онцгой байдлын албатай хамтраад бүрийн хэмжээний сургалтыг зөвхөн гал унтраагаа зогсохгүй онцгой байдлын үед бас үзүүлэх тусламж үйлчилгээний бүрийн хэмжээний сургалтыг зохион байгуулсан байна. Тэгэхээр энэ манай юм ялангуяа манай эмнэлгийн хувьд бол их ач холбогдол ихтэй гэж үзэж байна. Яагаад гэвэл одоо олныг хамарсан гамшиг ослын үед анхны үндсэн тусламжийг үзүүлэх эмнэлэг бол бас манай эмнэлэг байж таарна. Тэгэхээр бид бүхэн эмнэлгийн ажилчид нь өөрсдөө бас энэ үед хэрхэн яаж ажиллах вэ? Өөрсдөө аврахаас гадна бас эмнэлгээр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн амь насыг бас яаж аврах вэ гэдэг тал дээр тодорхой хэмжээний мэдлэгтэй байх нь маш чухал. Энэ бол бас зөвхөн бид бүхний ажлын эхлэл бас цаашдаа энэ талын сургалтуудыг бас нэлээд зохион байгуулна гэж төлөвлөж байгаа. Гэмтэл согсуудлын үндэсний төв бол ямар нэгэн улсын хэмжээнд гамшиг ослын үед гарлаа гэж одоо бодоход бол бүрэн бэлэн ажиллах хэмжээний гэдгээ бол энэ сая сургуультаар харуулсан болов гэж миний хувьд бодсон. Тэгээ манай эмнэлгийн хувьд бол онцгой объект бид бүхэн бол одоо бас байнгын бэлэн байдал байдаг. Манай эмнэлгийн ажилчид бол ямар нэгэн байдлаар олныг хамарсан оршил гамшил болсон үед бол бүгдөө л байнгын бэлэн байдалд байж байдаг. За 2018 он гараад бол одоо 3 сар өнгөрчихсөн байна. 18 он гарснаар гэмтэл согсуудлын үндэсний төвийн авч хэрэгжүүлсэн ажилтай танилцъя гэж бодож байна. За цаашид бас авч хэрэгжүүлэх ирээдүйн хэтийн төлөвтэй танилцъя гэж байна. За тэгэхээр 2018 онд гараад бас нэг үлрэл өнгөрч байна. Энэ хугацаанд бид бүхэн бас нэлээдгүй ажлыг бас амжууллаа. Энэ үхээр бид бүхэн одоо мэдслийн бүх багаж хэрэгсэл бүх юм бид нэр шинжилж бас чадлаа. 18 онд энэ бидний хувьд бол маш чухал байдаг. Ялангуяа тэр үйлчлэгээ авж байгаа үйлчлүүлэгчдийн хувьд бол чанартай багаж хэрэгслэр бид нар юм аана гэдэг нь бол тэр үйлчлүүлэгчд хүрэх чанар сайжирж байна л гэсэн үг. За дараагийн нэг асуудал бид нар он гарснаар түрүүний ярьсан гадаад харилцааны асуудлаа маш өндөр идэвхжүүлж ажиллаж байна. За тэгээд цаашдаа 18 онд бол хийж бүтээх маш төлөвлөсөн ажлууд их байгаа. Энэ юу гэхээр бид нэр энэ орчны шинжилэлт энэ үйлчлүүлэгчдийн ээлтэй орчныг бүрдүүлэх энэ ажлаа бид бүхэн 18 онд ер нь 100% дуусгах гэж төлөвлөж байгаа. Дээрээс нь түрүүний ярьсан одоо шинэ техник технологиг нэвтрүүлж нуруу нугас болон тэр цээ чивлийн дурангийн мэдслийг шинээр нэвтрүүлэх. За сэхэн амьдруулах тасгийнхаа бас үйл ажиллагааг сайжруулах. Дээрээс нь гавл тархины гэмтэлтэй улсуудын тэр гавлын дотоод даралтыг хэмжих, тэрийг байнгын тэрнийхээ үндсэн дээр байнгын эмчилгээнийхээ тактик зохиож идэг. Тэгэхээр бид нэр энэ шинэ технологиг бас нэвтрүүлж байгаа. Иймэрхүү эмчилгээ үйлчлэгээ тал руугаа илүү их анхаарсан жил. Түрүү мөн сайхан захирал маань бас хэлжсэн 2017 онд авч хэрэгжүүлсэн ажлуудын бас нэг онцлог зүйл бол нисдэг тэрэгний талбайтай нисдэг хэрэгтэй болсон гэсэн. Энэ одоо ажил хэрэг дээр ямар одоо үр дүнтэй ажиллаж байгаа бол орон нутагт гэмтэж бэрцсэн иргэдийг бол нисдэг тэргээр авчирсан юм ажил хийж хэрэгжүүлсэн ажил байгаа бол. Тэгэхээр бид нэр эмнэлэг дээр нисдэг тэрэгний ямар ч талбайтай болно гэдэг чинь бас ихний том амжилт. Ингээд бид бүх ихний туршилтын буултаа талбай дээр хийж үзсэн. За энэ дараагаар Өвөр ханган аймгаас өвчтөн авчирч эмнэлэг дээр буулгаад 3 дугаар эмнэлэг рүү тээвэрлж хүргэж өгсөн байгаа. Тэгэхээр энэ маань яг хөө нисдэг тэрэгний талбайн ашиглалт маань
яг 100% хэрэгжиж эхлэегүй байна. Ягаад гэвэл бид бүхэн бас энэ талбайгаа баталгаажуулж бас энэ гэрчлэгээжүүлэх ёстой. Энийний дараа бас байнгын буулт их боломжтой болно. Дээрээс нь одоо энэ нисдэг тэрэг буух энэ үйлчлэг юм одоо бас нэлээд өндөр өртөгтэй хувийн компаниуд үйлчлэгээ үзүүлж байгаа шүү дээ. Тэгээ энэ тал дээр нь бас илүү анхаарч ажиллах болов уу гэж бодож байна. За тэгэхээр бид хоёрын ярилцах хугацаа бас өндөрлөх тийшээ хандаж байна. Тэгээд бидний үзэн суугаа үзэгчид маань зориулаад гэмтэл сах судлалын үндэсний төвийн хамт олныг бас төлөөлөөд бас гоё уриалга хэлэх болов гэж бодож байна. Манай үзэгчид иргэдийн эрүүл мэндийн боловсрол нэг үе бодоход бол нэлээд сайжирсан баг. Тэгээд үзэгчид маань хандаад гоё уриалга хэлж таныг урьж байна. За тэгэхээр нийт телевиз үзэгчид маань өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарал хандуулж өвчлөхөөс өмнө, гэмтгэхээс өмнө үр хүүхдээ өвдөж гэмтэгч түлэгдэхээс өмнө урьдчилан сэргийлж анхаарлаа хандуулж байхыг та бүхнээсээ бас хүсье. За баярлалаа. Студ 4-ийн ярилцлага нэвтрүүлгийн манай удаагийн дугаарт гэмтэл сах судлалын үндэсний төвийн захирал мөнх сайхан оролцлоо. Тэнд урилга хүлээн авч хүрэлцэн ирж ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. За баярлалаа. Студ 4 ярилцлагын нэвтрүүлэгтээ хамт үзэж та бүхэнд баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр уулзтлаа. Түр баяртай. Гэмтэл согог судлалын үндэсний төв 2017 онд хийж бүтээсэн онцлог 17 ажлаа танилцуулж байна. Иргэдтэй ээлтэй орчны тогтчлт. Гэмтэл согог судлалын үндэсний төв үйлчлүүлж буй иргэдтэй хүртээмжтэй тав тухайг нь хангасан эрүүл аюулгүй байдлыг бүрдүүлэн эмнэлэгтэй бүрэн шинжилэл засварын ажлыг өндөр түвшинд хийж гүйцэтгэлээ. Автозам 10,865 м2 автозам, автозогсоол 1765 м2 явган зам, 132 автомашины зогсоолыг барьж байгууллаа. Нэгдсэн галт тогоо. Ажилчдын өдрийн цайх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эмнэлгийн нэгдсэн галт тогоог бүрэн засварлаж, эмч ажилчдын 40 суудал бүхий зоогийн газар, мэс заслын нэгдсэн тасагт ажилчдын цайны буланг нээж ашиглалтанд оруулснаар эмч ажилчдаа эрүүл аюулгүй хүнсээр хангах боломжтой боллоо. Цахим үйлчилгээг нэвтрүүлв. 2017 онд e-health цахим эмнэлгийн программыг нэвтрүүлснээр эмнэлгийн хэмжээнд бичиг хэргийн цаас ашиглалт багасж, цахим хэлбэрт бүрэн шилжлээ. Мөн үйлчлүүлэгчдийн хүлээгдлээс үүдэлтэй бухимдал арилж, өөрийн сонгосон эмчээрээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүртээмжтэй авах нөхцөл бүрдсэн юм. Телемедицийн зайн оншилгооны сургалт хариуцсан ажиллалаа. 2017 онд хөдөө орон нутгийн хэмжээнд 8 удаа алсын зайн оншилгоо эмчилгээний зөвлөгөө сургалтыг зохион явууллаа. Веб хуудасаа шинжилэн тогтмол ажиллагаатай болголоо. Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал, санхүүгийн ил тод байдал, шилэн данс, хууль эрх зүй болон үйлчлүүлэгчдэд зориулсан видео мэдээ зөвлөмж зэргийг нээлттэй байршуулснаар иргэдэд ил тод нээлттэй мэдээ мэдээллээр баялаг, амбулаторийн үзэлгийн цагийг онлайнаар авах, эмч мэргэжилтнүүдийн боловсрол, ажилласан туршлага зэргийг дэлгэрэнгүй оруулснаар үйлчлүүлэгч эмчээ сонгон үйлчлүүлэх, ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авах мэдээ мэдээллийг ил тод болгосноор ажлын байрны шударга өрсөлдөөнийг бий болголоо. Үйлчлүүлэгчдийн түгээмэл асуултанд хариулж сэрэмжлүүлэг мэдээллүүдийг байнга хүргэдэг боллоо. Агаарын түргэн тусламжийг нэвтрүүллээ. Монгол Улсын засгийн газрын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд агаарын түргэн тусламжийг нэвтрүүлснээр алсагдмал хөдөө орон нутаг болон гамшигын үед үйлчлүүлэгчдэд цаг алдалгүй тусламж үйлчилгээг хүргэх нөхцөл бүрдэв. 2017 оны 11-р сарын 3-ны өдөр өвчтөн тээвэрлсэн AJET компани нисдэг тэрэг туршилтын буулт хийлээ.
Алсын дуудлага. Гэмтэл согог судлалын үндэсний төв нь Монгол улсын хэмжээнд осол гэмтлийн эмнэлгийн яаралтай тусламжийг үзүүлдэг цор ганц төв эмнэлэг бөгөөд 21 аймаг нийслэлийн 9 дүрэгт улирал, харьяалал, цаг агаарын байдлыг харгалзахгүйгээр эмч сувилхуу мэрэгжилтний бүрэлдэхүүнтэй очиж түргэн шуурхай эмнэлгийн тусламжийг 85 удаа үзүүллээ. 2017 оны 10 дугаар сараас дуудлаганд явж буй эмч ажилчдыг бүрэн даатгал хамрууллаа. Онцгой байдлын үеийн автомашины орох гарах гарцыг байгуулснаар үе олныг хамарсан осол гэмтэл, гамшигын үеийн бэлэн байдал хангах зорилгоор гэмтэл согог судлалын үндэсний төвийн автомашины урсгалыг зохицуулж, урд хойд гарцыг шинээр байгуулснаар автомашины урсгалыг зохицуулж чадлаа. Сургалт, хөгжил. Удирдлагын багтаа богино хугацааны төлөвлөлт менежментийн хөтөлбөрийг сахилах хариуцлагыг чангатгах тухай хөтөлбөр боловсруулан сургалт явууллаа. Сувилхуу мэрэгжилтнүүдэд дунд хугацааны хандлага хичээлийг амжилттай хэрэгжүүлж дуусгалаа. Үйлчилгээний ажилчдын хандлага сэдэвт хичээлийг мөн адил гүйцэтгэлээ. Хяналт аюулгүй байдлын систем. Төвийн ойр орчмын гэмт хэргийн гаралтыг бууруулах, зөрчлийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх, тав тухтай орчинд төрийн үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Баянгол дүүргийн цагдаагийн 7 дугаар хэлтэс, Баянгол дүүргийн засаг даргын тамгын газартай хамтран гэмтэл согог судлалын үндэсний төвд телекамерын дэд бүтэц байгуулах зорилтын хүрээнд Johnson компани болон Universal Security компанитай хамтран эмнэлгийн хэмжээнд нийтдээ 73 камерыг суйрлуулж аюулгүй байдлыг хянан ажиллаж байна. Төсвийн үр ашигтай зарцуулалт. Төсвийн үргүй зардлыг багасгах хөрөнгийг зориултын дагуу үр ашигтай зарцуулж, хэмнэлтийн горимд чанд сахин дотоод нөөц бололцоонд тулгуурлан ажиллалаа. Лед гэрэл хэрэгэлснээр эрчим хүчинд хэмнэлттэй үн хямд, байгаль орчинд эрсдэлгүй ногоон технологийн гэрлээр хангаж ажилласнаар эрчим хүчний хэмнэлт хийгдэж, төсвийн үргүй зардлыг багасгаж чадсан юм. Эх орныхоо бүтээгдэхүүнийг дэмжиж хямд зардлаар тохижилт хийлээ. Компаниудын нийгмийн хариуцлагын хүрээнд хандив тусламжаар тасаг нэгжээ засварлалаа. Хоолны хөнгөлөлт үзүүлж цалин хөлсний эрсдлийг буурууллаа. Гарын доорх материал ашиглан хуучин орнуудаа засварлаж төсөвтөө хэмнэлт хийж чадлаа. Агааржуулалтын систем. Мэс заслын нэгдсэн тасаг хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн техникийн давхарт сорох сэнсийг шинээр 2-ыг байрлуулснаар эрүүл ахуй чанар аюулгүй байдалд нийцсэн агааржуулалттай боллоо. Төв 6 хаалганд халуун хөшгийг суйрлууллаа. Нийгмийн эрүүл мэндийн алба. Эрүүл мэндийн яамнаас нийгмийн эрүүл мэндийн жил болгосонтой холбогдуулан гэмтэл согог судлалын үндэсний төв 2017 оны 2 дугаар сард нийгмийн эрүүл мэндийн алба байгууллаа. Ингэснээр нийгэм рүү чиглэсэн осол гэмтэл, түлэгдэлт, хүчирхийлэл сэргийлэх үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байна. Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг. 24 цагийн цахим бүртгэлтэй болгосноор эмч эмнэлгийн мэрэгжилтний үйлчлүүлэгчдэд үйлчлэх тусламж үйлчилгээг цаг алдалгүй чанартай шуурхай үзүүлэхэд дөхөн болж байна. Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийг битүү гэмтэл, шарах, өндөр настан, хүүхэд гэж ангилснаар иргэдийн хүлээгдэл багасж, эмчилгээ үйлчилгээний хүртээмж нэмэгдлээ. Хүлээн авах яаралтай тусламжийн зураг авах өрөө. Дижитал рентген аппаратыг хүлээн авах яаралтай тусламжийн тасагт шинээр суйрлуулан эмч нарт цаг алдалгүй цахим хэлбэрээр шилжүүлж байна. Шаардлагатай тохиолдолд үйлчлүүлэгчид рентген зургийг CD болон рентген хальсан дээр буулган өгч байна. Мэс заслын нэгдсэн тасаг. Үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулан үйлчлүүлэгч даатгуулагчдын сэтгэл ханамжийг дээшлүүлэх үүднээс төлөвлөгөөт мэс заслын 7 блокийг орчин үеийн стандартын дагуу засварлаж шинээр 2 блок нэмж ашиглалтанд орууллаа. Ингэснээр үйлчлүүлэгчдийн мэс засалд орох хүлээгдэл чирэгдлийг 20% багасгалаа. Краниотомия. 2016 оны 11 сараас гавал тархины практикт шинээр нэвтрүүлснээр мэс заслын явцад гавлын хөндийг нээх хугацаа богиносож ясны дефектийн үүсэх тоог бууруулсан. Краниотомиг мэс засалд хэрэглэснээр гавлын ясны дутмагшлыг өөрийнх нь ясаар нөхдөг боллоо. 2017 онд 400 орчим краниотомийн мэс заслыг амжилттай хийгээд байна. Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасаг. 2017 онд түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасаг их талбайтай түлэгдсэн өвчтөнд хөлдөөсөн донор арсыг эрт үед нөхөх мэс заслыг эмчилгээг Монголд анх удаа нэвтрүүлж, их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр эмч совилогч нараа сургалтанд хамруулж, цогцоор нь шийдснээр түлэнхийн нас баралтыг 70% бууруулж чадлаа.
2017 онд гар сарван бичил мэс заслын тасгийн их эмчийг Өвөр Монголын үндэсний их сургуульд дадлагжуулан тасарсан хуруу залгах мэс ажилбарыг хийж эхлээд байна. Одоогийн байдлаар 3 өвчтөнд хуруу залгах мэс заслыг хийсэн бөгөөд үйл ажиллагаа бүрэн сэргсэн байна. 2018 оноос гэмтэл согг судлалын үндэсний төвийн хүнд хортой нөхцөлд хамрагддаг ажилчдаа 10% нэмэгдэл олгохоор боллоо.